За сайн байцгаана уу. Өнөөдөр ингээд үн чамд үржлийн газар дээр та бүхэнд би тайх Монгол анч тайгны хооны талаар мөн товчхон танилцуулга мөн энэ жил бидний өөрсдийн үржүүлж гаргаж байгаа нотуудын талаар гүлгнүүдийн талаар мэдээлэл өгөх гээд байж байна. Ер нь Монгол анч тайгны хоо гэдэг нь бол яг Монголын маань үндсэн Монгол нохоо бөгөөд мэдээж Монгол нохоо мөн дотроо одоо бидний яриад байгаа хүмүүс ярьж байгаа Монгол банкарч гэдэг юм уу, Монгол хотч нохооч гэдэг юм уу, нэгэн төрөл анч тайгны хоо бие даасан төрөл заан хавсар мөн чондос нохоонууд гэсэн одоо олон төрлүүдэд яригддаг шүү дээ. Түүний нэг болох одоо та бүхэндээ би анч тайгны нохооны талаар танилцуулахад манай Монголын одоо хамгийн одоо ихний уугуул нохоо бол Монгол анч тайгны нохоо юм. Энэ зэрэг дайны үед болон мөн ан гөрөөнд хүмүүсийн одоо амьдралын гол их үүсвэр болгож ашиглаж байсан нохоо л Монгол анч тайгны нохоо гэдэг. Монгол анч тайгны нохоогоор сүүлийн 6 жил тасралтгүй судалгаа хийсний хүчинд бид нар Хинтээ, Дорнос, Сүхбаатар зэрэг аймагуудын нутаг дэвсгэрээр явж Монголын шилэг гэсэн тайгуудтай хүмүүстэй уулзсан мөн тайгуудын одоо биеийн онцлог, тухайн нутгийн онцлогоос шалтгаалсан одоо чиглэлүүдээр тайгуудыг авчирч үржүүлж байгаа билээ. За ингээд та бүхэндээ өнөөдөр энэ манай энэ жилийн одоо үржлэлээр гарсан төрөлтүүдийн талаар, гүлгнүүдийн талаар бас танилцуулах гэсэн юм аа. За энэ манай гүлгүүд байна. Хей. За энэ одоо манай энэ жилийн төрөлтнүүдээс одоо үлдчихэд байгаа гүлгнүүд, одоо энэ гүлгнүүд бол бүгд эзэнтэй болсон гүлгнүүд гэсэн үг. Энэ жил манайх нэг 60-аас 70 орчим гүлэг гарсан. Мөн тодорхой хэмжээний эрсдэл гарсан. Нэг 5-6 гүлний тэгээ бусдад гүлгүүд бол бүгд эзэндээ очсон байгаа. За энэ цагаансаа энэ дараа нөхөд хорионы дараагаас одоо энэ Эрдэнэт хотлоо 5 гүлэг явна. Мөн суглааны 5 гүлэг бид гаргасан байгаа. Бүгд эзэндээ очсон байна. За ингээд би та бүхэнд өнөөдөр өөрсдийн нохны гүлгнүүдээс одоо танилцуулъя. За ингээд энэ жилийн одоо бид нар манай үржлийн газар уудам гэдэг маш мундаг нохоо байдаг. Мөн шулаа гэдэг бас мундаг энэ нохоо. Энэ хоёр нохоо энэ жилээслээд одоо үр төлөвүүдийн үүсгээр бид нар яасан байгаа. 4 төрөл хийсэн байгаа тийм ээ. За ингээд эхний төрөлтийн гүлэг болох. За хараацсан гүлэг. Нэг л үлдсэн байгаа л одоо. За хараас манай үржилд үлдсэн байгаа гүлгийг үзүүлээ. Эцэг талын сар уудам дуудлагатай Монгол улсын 4 удаагийн аварга нохоо байдаг. За их нь хараацаа гэдэг миний хурдан шарга охин нохоо байдаг. За энэ жилийн гарсан 12 сарын 14 насны гүлэг үлдсэн нэг эрг гүлэг авч үлдсэн байгаа. За жид шимдэг харалтай. За ийм гүлэг байгаа. За манай үржилдээ үлдсэн байгаа. Ер нь ясрахаг их гоё гарт би юм байна. Тийм ээ? За дуудлага аварга гэдэг нэртэй дуудлагатай ийм гүлэг үлдсэн байна. За энийг бол манайх үржилдээ авч үлдэж байгаа гүлэг байгаа. За энэ сайн харуулч. Ер нь тайгын нохооны үндсэн шинжийг агуулсан. Би бол нэг сайхан хурдан тайван их гоё биетэй нохоо болох аах гэж бодож байгаа. За дараагийнх нь энэ гүлэг гарлаа нөх авар. Төрөлт бол одоо бидний ярьдаг гүнжээ шулаа гэдэг 2 хар нохооны төрөлт байгаа. Энд одоо энэ жил 3 хар гүлэг бус нь өөр төсний гүлгүүд гарсан байгаа. За гүнжээгийн гүлэг энэ ноцлоод байгаа явсан жаах тий. За гүнжээ шулаа хоёрын маань гүлгүүд энэ жил одоо 2 гоё хар гүлэг, охин 92 гүлэг Эрдэнэт хотлоо явах гэж байгаа 2 гүлэг байгаа. За энэ охин гүлгийн багш байна тийм ээ. Яг одоо эцэг эхийн шинжийг бол бүр хадгалсан маш их хурдан байх боломжтой гэж. Миний хувьд бол тэгж байна. Яг толгойн хэлбэр тэр нүүрний хэлбэр. Энэ бол ээжгээ их дүүрээс охин гүлэг байна. Ийм их гоё хар гүлэг байгаа. За эр гүлгийг харуулчих. Энэ бүгд эзэнтэй гүлгүүд байгаа шүү манайхаа. Ямар нэг гүлгийн худалдаа зар умаар биш шүү. За энэ эр гүлэг. За яг шулаа байна дөө тий. Эцгээ дээрээс ийм гоё гүлэг байгаа. Толгойн хэлбэр бүтцийн хувьд бол ийм гарсан байгаа. Тэгээ Эрдэнэт хотлоо маань явж байгаа. Тэгээд Эрдэнэт хотод одоо энэ хүү гүлгүүдийг авч цааш нь үржүүлэх хүмүүс нь боён жаргал мөн одоо жагаа маань тэр очиж байгаа гүлгүүдийн маань нэг нь одоо шулаа болон одоо гүнжээ толгойн гүлгүүдийн маань юм шүү. За нэг юу гэнэ авч шаазга манай шаазга гээд хараацаа баг хоёрын дундаас гарсан охин гүлгийг энэ жил бид нар уудамтай нийлүүлээд
нийт 9 гүлэг гарсан бай. Тэгээ түүнээс одоо ганцхан гүлэг үлдсэн байгаа. Энийг бол манайх өөрсдөө үжилдээ авч үлдэж байгаа. Дуудлага арслан дуудлагатай гүлэг байна. Уудмын төл ихэн шаацгаа гээд хараацгаа. Ер нь бол бидний бол сүүл бидний яриад байгаа сүүлтэй бол сүүлтэй толгойтой биетэй хаатай биеийн өсгөлүүн байдал ясраг байдал гэдгийг бол энэ дээр энэ гүлгэн дээр бол тод харагданаа. Энэ бол гоё сайхан гүлэг байгаа. За тэгээд дараагийн төрөлт бол одоо бидний энэ жилийн хамгийн сайн төрөлт гэж байгаа. Бүх гүлгүүдийг манайх өөрсдөө авч үлдэж байгаа. Тэр хоёр төрөлтний гүлгэнүүд одоо энэ гүлгүүдээс эзэдтэй очсон байгаа бүгд. За янзыг авдаг. За бидний 12 сарын 29-нд тэнгэрнийх гоё үйл гараад тэр өдөр гүлгэлж гарсан гүлгүүд нохин гүлэг байна. Янз гэдэг дуудлагатай. Би бол ер нь энэ дөрвөн үйл ер нь цагаантай сүүлийн цагаан шээ цагаантай юм гүлгүүдийг бол ер нь өөр өөрчлөлтөй дагнаж үржүүлэхээр шийдэж байгаа юм охин гоё гүлгүүд гарсан байгаа. За энэ төрөлт бол одоо яалтчгүй одоо хамгийн гоё ясархаг одоо бие хаадаг маш хөнгөн явдалтай. Дээрээс нь сүүл болон одоо бидний яриад жиг толгой гэдэг тал дээр бол эдгээр бол нэг үнэхээр мундаг гарсан гүлэг байгаа. За энэ миний охин гүлэг байна. Энэ төрөлтнөөс Хинтээ аймаг л одоо миний нохооны эцэг их болох одоо уян гэд дуудлагатай нохооны маань эзэн магнат манах нэг эрг гүлэг. Мөн одоо хурд нохоо Хинтээ нохоо сэргчтэй холбооны залуу болох цэкүүд гэдэг мөн эрг гүлгийг өгж байгаамаа. Энэ сүүл мод бол нэг иймэрхүү нөхдөд байгаамаа. Одоо нөө сүүл мүүл гэж яриад байдаг бол одоо ч нөө сүүлтэй гэдэг үзлээ. Энэ бол одоо газар шүгсэн сүүлтэй байгаа шүү дээ. За бүр ангууч байдаг. Яг энэ төрөлтөөс гарсан бас мундаг хэрэг гүлэг байгаа. За энэ 12 сарын 29-нд төрсэн юм гүлэг байгаа. За сүүлийн таттай. За багцаа бол би бол бас том гартай хүн шүү дээ. За ингээ угаас нь барьлаа. Энэ баярсан дээрс барьчих. Баярлалаа 2 хүн баярлаа 3. Ийм л байна да. Тэгээ нэг сүүлтэй гаргана гэдэг. За сүүл нь ингээд гарсан газар ингэ чигж байгаа шүү. Сүүлтэй гаргаж байгаа ч гэсэн хамгийн гол нь энэ нохооны бас чанар ясны бүтэц одоо тухайн тэр нохооны характер эдгээр мөн толгойн хэлбэр нуруу биеийн бүтц гэдэг юмыг маш сайн харж миний бас сүүлийн 6 жилийн дотор гарсан гүлгүүдээс одоо гарсан хамгийн сайн төрөлтөө гэж бодож байгаа. Энэ төрөлтийн гүлгүүдээс нэг сонирхол юм. Ер нь юм хэцүү. Нэг төрний янзч байгаа л да тийм гүлэг. За энэ Хинтээлийн явах гүлгний нэг нь байна да. Цахир гүлэг байгаа. Энэ айгаад гаш. Аасаар. Мундаг юм гүлэг байна. За ер нь тайр тижээнэг бол босч байгаа утгаар тижих юмсан гэж боддгийн тэр бас. За өөр цэсний гүлэг байна. Яг энэ төрөлтөө тэр чигээрээ бүгдөө байгаа. Шарга гүлэг гэдэг төө. Шарга мөн үү? Одоо хоолой ятчихад. Тэр гүлгний юм дээрээс би бас харуулах. Энэ бас их гоё тийм гүлэг байгаа. Зүсэн. Маш гоё. Сүүл бол эдний энэ төрөлтөнд бол ярих юм байхгүй. Ийм ер нь тэгээд энгийн байж хата нэг иймэрхүү нөхцөл байгаа шүү дээ. Янзах. За ийм гүлгүүд энэ жил гарсан байна. Нийтдээ манайхаас энэ жилийн үржлээс 60 орчим гүлэг гарснаас одоо үлдсэн байгаа. Одоо энэ үүн дотроос Эрдэнэ готлоо 5 гүлэг явна. Хинтээлийн 2 гүлэг явна. Тэгээ бусд нь бүгдээрээ манад одоо өөрсдөө үржилтээ маань ашиглаж байна. Одоо үржилгийн нохтууд болон үлдэхээр ийм нохтуудыг үлдэж байгаамаа. Наач бас эсвэл их аймаг хоо шүү дээ. Өнгө зүс бол ийм гоё шарга зүсмээ. Халуун чигмэр юм уу тийм ээ. Ийм гоё зүсмээ гүлэг байгаа. За тэгээд ер нь энэ тайга нохооны гүлгнүүд дээр анхаарах асуудлууд бол юу гэдэг вэ гэхээр за тайга нохооны гүлэг мэдээж уул энэ урд нь ямар нэгэн селекц орж байгаагүй учраас ямар нэгэн одоо эмчилгээний талын юм дээр болохоос одоо бидний яддаг фарач гэдэг юм уу гидсний халдвар төвчнж гэдэг юм уу янз бүрийн байдлаар хорлогонд орох боломж бол маш өндөр байдаг учраас эдгээр гүлгүүдийг бид нэр эхний вакцинд орсон гүлгүүдээ эхлээд эзэнд нь явуулсан байсан. Тэгээд 20-од дуусах хооронд би харин бүр азтай сүүлд авч байгаа хүмүүс бүр ашигтай болчихлоо. Тэгэхээр одоо бүгднгийн тестлээд бид нар тодорхой хэмжээний одоо паравирус мөрөсний одоо голомтч гэдэг ийм үлдэгдэл юу байна бүгдийг сайхан үзээд шаардлагатай бүх эмчилгээнүүдийг хийгдээд бүгд хоёр дахь вакцинд одоо ингээд орцсон гүлгүүд байгаа. Авсан эзэнд бол нэгсэндээ ямар эрсдэлгүй ийм гүлгүүдийг гаргасан. Тэгээд
одоо энэ авах гэж байгаа хүмүүс нь одоо зарим нь үзэж явах шиг байна тийм гүлгэнээр. Гүлгээ харъя гэдэг. Би болохоор гүлэг болгоныг гаргаад одоо миний гүлэг тийм миний юу ийм гэд гаргаад ах тийм сонирхол байдаггүй. Өнөөдөр яг энэ гүлгүүдийг харуулж байна. За яг бэлгшээлтэй өдөр нь яг 12 сарын 29-нд манай хог гүлгэлж байгаа тэнгэр дээр гоё тайгын тийм дүрслэл бүхий тийм алаг одоо доогоороо хөлүүдэн цагаан сүүлэн цагаан сэрвэн дээр цагаантай иймэрхүү дүрслэл бүхий тийм үүл гарсан дээр аяг бэлгшээгээд яг ороод ирсэн чинь тэр шаазаа гээд гоо янзаг гэдэг байгаа тэр охин гүл гарч ирсэн. Тэгээ тэр гүлгний яг сэрвэн цагаан түрүүн хүчин цагаан сүүлэн цагаан болохоор бас бэлгшээгээд иймэрхүү бас Монгол хүн болохоор ч юм бэлгшил. Тэгээд гүлгүүд одоо оруулаар шүү. Бэлгшээлийг боддгийн. Тэгээ гүлэг ер нь үржүүлж гаргаж байгаа гэсэн анхаарах асуудал нь юу гэвэл гүлийг эрсдэлгүй болгож иж хүмүүс цаа өгч байгаарай. Тэгэхгүй маш олон гүлэг одоо бид нэр одоо гаргаж байгаа ч гэсэн ямар нэгэн эрсдэл юм уу мөнгө бодож ингэж гаргаснараа маш их том алдаа авж байгаа хүн дайн ч гэсэн хариуцлага муу нохоо одоо хүн бүхэн л амандаа ярих юм. Одоо ингээл би бас ингээл энэ тентгийн чатууд дээр ороод ингээл үзэж байгаа ч гэсэн нохоо одоо үржүүлэгт нохоо хариуцлагын талаар маш их хүмүүс санаа зовж ярьж байгаад бас баярлж байна. Хүмүүс маань одоо энэ талаар бас айгүйх мэдлэгтэй болж байгаа ч гэсэн байж байгаа. Тэгэхэд хамгийн гол юм энэ нохоог бас зөв сайхан удмын мэдээллийн тодорхой. Тэгээ манай удмын мэдээлэл анх удаага дижитал ID картаар гарч байгаа учраас гүлгнүүд маань бүгдөө 6 сараас эхлээд чипүүдэн суулгагдчихна. ID карт нь бага албан ёсны манайх үйлчлэгийн газар маань өөрөө удмын мэдээллүүдийг гаргаж өгч байгаа болохоор энэ хоног бол ингээд албан ёсны удмынхаа мэдээлэлтэй олон ёсны үйлчлэгийн газараас гарч байгаа гэдгээр бас онцлог юм аа гэж хэлж байгаа. За баярлалаа. Тэгээд ер нь ямар ч төрлийн үйлдвэрийн нохоо бай. Ер нь гоё нохоог одоо аваад энэ нохоог аваад зараад гүлгийн тэлгийчхийн гэхээсээ илүү гоё судалгаа шилжээний чиглэлээр энэ хүн нохоонуудын чиглэлээр юм хийх нь зүйтэй байдаг. Би Монгол нохоо тэжээдэг зарим нэг ах нартай, зарим нэг найз нөхдөд уулзж ярьж хахад тайр нохоо бол Монголд бол одоо илбэг байдаг. Монгол нохоо юу бидний одоо Монгол одоо Банхар гэдэг нохоо ч юм уу одоо би Банхар гэж ярих дурггүй Монгол хотч нохоо маань одоо устан үгүй болж байгаа. Бид нар тэрний төлөө ингээд тэмцэж байна гэж ярьдаг. А яг хөө тэр нь бол маш зөвж гэсэн. Яг амьдрал дээр бол Монголын маань гэсэн хамгийн гол юм чинь Монгол анч тайр нохоо байдаг. Ямар ч хүнтэй булаацлахгүй, ямар ч хүнтэй яахгүй. За тэгээд энэ Монгол нохоо буюу анч тайр нохоо маань Зүүн аймагуудын нутгуудаар гэх юм бол Доронтын 1-2-3 сум байна. Сүхбаатар аймагт бол одоо бараг Мисэр болсон байна. Хинтээ аймгийн 4-5 суманд л идэвхтэй энэ нохооныг үржүүлж байгаа. Нийт нохооны тоог гаргаж үзье гэх юм бол 1000-аас 1500 орчим яг идэвхтэй энэ хотууд одоо өсгөн үржүүлж байгаа гэсэн энэ тоо гарч байгаа. Энэ бол бусад орны үг бодох юм бол маш чамлалтай юм л да. Жишээ нь Монголын маань нэгэн дээвэр доор явж байсан Казахстан улсад бас энэ нохоог та ижил төрлийн одоо тайган гэдэг төрлийн нохоо байдаг. Тэгээд тайган бол одоо Казахстаны нохоо мөн энэ нохоо бол одоо дэлхийд маш устдад цөөрсөн гэсэн байдлаа. Тэгээд судалгааг нь ороод үзэхээр нийтд одоо энэ тайган устдаж өгөө болоод 3000 шиг үлдсэн байна. Энийг маш хамгаалъя, өв соёлоо хамгаалъя гэсэн маш том үйл ажиллагааны зохион байгуулагдаж байгаа юм байна. Гэтэл манай Монголын маань гэсэн төр ёсны маань бэлэгдэл болсон анч тайган нохоо гэхэд ердөө 1500 байна гэдэг чинь бол нэг бодлоо энэ бол бүр мөхлийн ирмэл очсон байгаа гэхээс ялгаагүй шүү дээ. Тэгэхээр ер нь Монгол гэж бид нар чэйжэнд дэлгэх дуртай би Монгол хүн би ингээл яг Монгол хүн бол төр ёсны уламжлал болсон Монгол анч тайган нохоогоо энэ тайган нохоонд ч юм уу хурдан морины одоо тэр хурд шингэсэн байдаг гэж үздэг. За мөн үлгэр домог мэт маш олон ярианууд энэ нохоотой холбогдтой байдаг шүү дээ. Жишээ нь одоо дэлхий дээр чон барьдаг яг чон хөөж ангийн чиглэлээр чонтой газар очиод ан хийхэд зориулагдсан нохоо бол ангийн чиглэлийн хантдаг буюу бидний яриад байгаа хантдаг гэдэг дэлхийн хэмжээнд яригдж байгаа нохотууд дотроос яг чон барьж байгаа нохоо бол Монгол анч тайган нохоо. Тэгээ энэ тайган нохоо бий явж байгаад энэ Бэрх Хинтээ аймгийн Бэрх тосгон байна. Тэнд маш мундаг нохоо байна. 30 одоо 5-аас 40 орчим чоныг ганцаараа барьсан нохоо байна. Дорн аймагт байна. Одоо 3 загал байна. 40 чон барьсан нохоо байна. Өөрсдийн нохотуудаа нийлэх юм бол 200 орчим чон барьсан ийм мундаг думдаг үржүүлэгч нар байдаг. Энэ үржүүлэгч нар очиж өөрөө түрүү жил лайв хийгээд шууд лайвд хийсэн байгаа. Маш мундаг хүмүүс энэ очиод албан ёсоор манай үн чанд төрийн бус байгууллагаас маань одоо шагнаж оруулж тэр хүмүүсийг олон нийтэд үлдээх төг болгон үлдээх баримтжуулах үүднээс бид бичлэг бүх одоо номд орох материалуудыг аваад ирсэн байгаа. Гэх мэтчлэн хийсэн юмуд маш их байна. Тэгээд нохоо үржүүлэн өсгөж байгаа хүмүүс маань
ер нь нэг л юмыг сайн анхаарал авчаарай гэж байна. Яг л нэг үйлдвэрт явах юм бол маш сайн судалгаатай, маш сайн үйлчлэл юутэй ихгүй бол одоо нэг Монгол нохоон дээр гараад байгаа банкараа эсвэл Монгол нохооч гэдэг юм уу ийм хэрүүл гаргаад иймэрхүү байдлаар өсөх юм бол яванд энэ нохотууд энэ мөхлийн ирмэг мөсөх энэ хэлбэр чинь өөрсдөөсөө бид нар бий болгоод байгаа шүү дээ. Тэгээ дээрээс гаргасан барилдад канонууд ч хүртэл байна. Тэднийг ч үл тоодог юм байна. Тэгээд одоо янз бүр л байх юм. Тэгэхээр нохоог үнэхээр өсгөн үржүүлгээд энэ тайга нохоотой холбогдлолтой бас судалгаа шинжилгээний чиглэлээр юм хийж байгаа хүмүүс байх юм бол надтай холбогдоод энэ чиглэлийг цааш нь бас дэлхийн дахин таниулах энэ томхон үйл ажиллагаа бидний хийж эхлүүлсэн энэ үйл ажиллагаанд бас оролцоорой. Бид нар том болсон гэх юм бол Хинтээ аймагт орнод Сүхбаатар аймагуудын яг нохотын яг тухайн тэр нутгийн онцлогийг харуулах одоо ерөнхий темпераменттэй нохтуудыг авцраад ингээд үржилд оруулаад одоо удмын одоо сайн гэсэн мэдээж 60-70 гүлгэн дотроос шалгаж үлдээж байгаа гүлгүүд гэдэг чинь бас тийм муу гүлгүүд байхгүй тодорхой шүү дээ. Тэгээ мөн одоо сэтгэл гаргаад яг энэ хойдлоо юм хийж байгаа хүмүүс бид зориулж одоо гүлгүүдээ явуулж байгаа. Тэгэхээр энэ тайга нохооны талаар маш сайн судлаарай гэж нийт одоо нохоо сонирхдаг залуучуудаа бас аюу хэлье гэж бодож байна. Тэгээд миний энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа Эрдэнэ хотынхаа залуучуудад маш их баярлж байгаа шүү. Тэгээд ямар ч байсан бид нар энэ гүлгийг 90 хоногтоос дээш болгоод ямар нэг эрсдэлгүй болгоод цааш нь жижигээ авчих бүрэн боломжтой болоод ингээд ID картууд энэ бүгдийг гаргаж өгөөд энэ нохоог өөрсдөөс нь удмаар нь дэлхийн аль ч өнцгөөс харж болдог дижитал технологиор анх удаа бид нар хийж гаргаж байгаараас баяртай байна. Энэ бол Баркар цэгийн сайтын маань 5 жилтэй холбогдолтой маш том аргамжаа. Мөн бид нар энэ тайга нохоонуудын гүлгнүүдийн тэмцээн шиг тийм үү Монгол нохоонуудын гүлгнүүдтэй холбогдолтой ирээд аврахтай адил мөн ижил сонирхчдын төвшөнд бид нар бол мэрэгжлийн тийм амар ирэнг тавиа гадаадын зүгч мөч өөрөх шаардлагагүй. Яагаад гэвэл тайга нохоог одоо тодорхой хэмжээр мэддэггүй Монголд байдаг гэдгийг батламжлаад би Хинтээ аймагт 4 хүн Дорн тавих 4 хүнийг батламжилсан байгаа. Эдгээр хүмүүсээ шүүлгээд яг энэ нохоог цаашаа хөгжлийн зүв барьж авъя гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол одоо анч тайга нохоог сонирхож байгаа залуучууд байх юм бол холбогдоод сайхан энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэж байгаа юм. За тэгээд лайв удахгүй 2 хоногийн дараанаас эхлээд том тайга нохоонуудын холбогдолтой мэдээллүүд мөн одоо миний өөрийн сонирхонд хичээдэг одоо Восточны Европский гэж ярьдаг Орос овчархны талаар өчтөр хүртэл би Орос нохооны 4 сартаа гүлгэний одоо анхны атак хийж байгаа буюу одоо бидний яриад одоо хажившин явж байгаа бичлэг тавьж үзүүлсэн. Тэгээд энэ зарим хүмүүс их шүүмжлэлт хандчихлаа л дээ. Оросууд болохоор гүлгийг одоо 4 сартаас нь анх юм уу 6 сартаас нь хийж сургаад